За хай. Тэгэхээр би энэ удаагийн бичлэгээрээ маш олон хүмүүсийн ярианы сэдв болсон, зарим хүмүүсийн амьдралдаа их ашигладаг, зарим хүмүүсийн мэдхийг хүсдэг, зарим хүмүүсийн шал худлаа буруу мэдээлэлд хараадаг halo effect болон horn effect гэдэг энэ ярианы сэдв болсон хоёр зүйлийн талаар ярих болно. Тэгэхээр энэ талаар ярьж байгаа юм маань за зарим нэг ганц хоёр юм энэ тэндээс унссан юм аа бол ярина. Гэхдээ илүүтэйгээр би halo effect болон horn effect гэдэг хоёр зүйлийг би яг юу гэж бодож байгаа. Тэг өөрийн ойлголтоо тэг энэ миний хувьд яг юу юм бэ гэдэг талаараа илүүтэйгээр ярих учраас миний ярьж байгаа зүйлийг шууд тусгаж авахгүй байхыг би бол хүсэж байна. Яагаад гэвэл энэ миний бод шүү дээ. Тэгэхээр энэ бичлэгийг үзсний дараа яг өөрийн гэсэн бодолтой болохын тулд илүү сайн уншиж судлаад тэгээд энийг өөрийн амьдралтайгаа холбоод тэгээ өөрийн өмнө нь урд уншижсэн юмнуудтайгаа холбоод ч юм уу тий. Тэгсгээд ингээд өнгөрөөлөх зүгээр санагч байна. За. Хамгийн түрүүнд halo effect болон horn effect гэж юу болохоо бүгдээрээ ярьцгаая. За, halo effect гэж байгаа. Halo effect гэдэг нь аль алин л ер нь first impression буюу тухайн хүнээс ингээд олж авсан анхны сэтгэлдээ үүссэн ийм хандлага. Halo effect нь тэр хүнээс танд төрүүлсэн анхны сэтгэл нь гоё байх юм бол тэрнээс хойш тэр хүний хийж байгаа бүх юм л ерөөсөө танд сайхан санагдаад байх тэр эффектийг бол halo effect гэж байгаа. Horn effect нь яг эсрэгээр тэр хүний first impression буюу танд төрүүлсэн хамгийн анхны сэтгэл нь айгүй тийм жоохон мяа байх юм бол тэр хүний талаар таны сэтгэл тэр чигээрээ ер нь бол ингээ мяа болоо явцдаг гэсэн ийм хоёр төрлийн эффект байгаа. Энэ хоёр нь хоёулаа ер нь бол cognitive bias буюу танин мэдхүйн гажуудал гэдэг юм билээ. За тэгэхээр бүгдээрээ cognitive bias буюу танин мэдхүйн гажуудал гэж юу болов гэдэг уншицгаая заяа. Энэ ингэж танин мэдхүйн гажуудал нь шүүлт шийдвэр гаргахад оновчтой байдлаас хазаах системжилсэн юм аяг юм. Эдгээр нь heuristic гэх мэт ийм тархины түргэн шийдвэр гаргах юм товчлол болдог. Heuristic гэхээр одоо бидний тархи зарим одоо ийм үйл явдлыг шууд айгүй хурдан decision хийгээд айгүй хурдан ийм шийдвэр гаргаад тэгээ айгүй хурдан үр дүнд хүргээд энэ юм бэ шүү гэсэн товчлол маягаар ажилдаг тэр байдлыг хэлдэг байхгүй юу? Энэ бол өдөр тутмын амьдралд айгүй их хэрэгтэй ч гэсэн зарим үед яг энэ танин мэдхүйн гажуудал айгүй үүсгэхэд айгүй нөлөөлөд байдаг талтай. За тэгээд танин мэдхүйн өрөөсгөл хандлага нь бодит байдлын талаар лог бус буруу гажуудал бүхий мэдрэмжинд хүргэдэг бөгөөд энэ нь бидний мэдээллийг хэрхэн тайлбарлах цаашлаад бидний итгэл үнэмшил бий болгох шийдвэр гаргах төвшөнд хүртэл нөлөөлдөг гэж байна. Тэгэхээр иймэрхүү танин мэдхүйн гажуудлууд зөндөө байдаг. Энэ cognitive bias-аас болоод алддаг хүмүүс ч зөндөө байдаг. Ер нь ондог хүмүүс ч зөндөө байдаг. За тэгэхээр танин мэдхүйн энэ cognitive bias-ыг л ярьчлаа. За одоо horn effect, halo effect гэж байгаа. Энэ тал дээр бол privilege гэдэг яриад байдаг шүү дээ. Хөөрхөн байхын давуу тал. За хөөрхөн байхад бол давуу тал зөндөө байдаг. Хөөрхөн байх юм бол чамтай хүмүүс илүү гоё харьцдаг. Хөөрхөн охтуудыг одоо хөөрхөн охид залуучуудыг хүмүүс илүү гоё ханддаг гэдэг ч юм уу тий. За энэтэй холбоотойгоор halo effect яг юм хөөрхөн хүнд илүү нөлөөлдөг гэж бас бодож болох юм. Гэтэ нөгөө талаасаа яг үндэ тэр нь тухайн хувь хүнээсээ л айгүй хамаардаг. Нэг юм буруу мэдээлэл яваад байсан. Halo effect гэдэг нь царайлаг хүмүүс ингээ бусдад айгүй үнэлэмж бий болгоод байдаг. Тэгээ царайлаг хүмүүс юм илүү их давуу тал идэлхэд хүргэдэг эффектийг halo effect гинэ гэсэн нэг тийм би бичлэг өгсөн байхгүй юу? Тэр бол шал худлаа шүү. Halo effect яг first impression л гоё яах юм бол тэгээ тэрнээс цаашаа тэр хүний бүх юм нь гоё юм шиг санагдахыг хэлнэ. Тэрнээс бол царайлаг марилга нь бол хамаагүй. За үнэхээр царайлаг хүн. За амар гоё царайлаг хүн хараад тэгээд нэрнгээсээ тэр хүний тэрнээс хойш хэлсэн үг болгоно нь алт шиг ч юм уу санагддаг тий. Бүр ингээд амар гоё санагддаг тийм тэгээд байвал тэр чинь бол halo effect. Гэхдээ бид үнэхээр царайлаг гоё хөөрхөн хүнийг хараад энэ ухаантай мундаг амьдралдаа зөв шийдвэр гаргаж чаддаг хүн гэж бодож чаддгүй. Хөөрхөн төрх halo эффектийг хүргэж чадах уу гэдгийг бас бодоод үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл бүгдээр бодъё л доо. Альберт Эйнштейн, Мэрилин Монро хоёрын аль нь илүү ухаантай
гэж таад бодож байна. Сара. Альберт Эйнштейн, Мэрилин Монро хоёрын аль нь илүү ухаантай вэ? Мэд. Ихэнх хүмүүс Эйнштейн бол угаасаа харьцангуй онолыг үндэслэгч, мундаг гайхамшигтай физикч гэдэг. Гэтэ яг үндэ Мэрилин Монрогийн IQ Эйнштейнээс өндөр байсан гэдэг юм билээ. Тэгээд Мэрилин Монро бол харахад тэнийг эмшигч гэсэн яг үндэ биш дээ. Уиллсыг уншдаг хүн хизээч тэнийг байдаггүй байхгүй юу? Надад итгэхээр. Тэгээ Мэрилин Монрогийн хувийн номын санданд Достоевскийн номнууд хүртэл байдаг байсан. Толстой номнууд байдаг байсан. Ер нь Мэрилин Монро үнэхээр их ном уншдаг. Тэгээд ер нь бол маш ухаантай эмэгтэй байсан. Гэтэ би Мэрилин Монрог хүмүүс хамгийн түрүүнд харахтаа зүгээр л тэнэг блонд, тэнэг шар устай эмэгтэй л гэж хардаг. Энэ хало эффект бол чадж байна. Мэрилинийг харсан хүн хизээч ер нь ухаантай да гэж бодохгүй. Зүгээр л амар гоё, дур булаам хөөрхөн эмэгтэй. Гэтэ ухаантай гэж бодохгүй. Бүр ингээд ярилцаж үзээд ч юм уу тэгсний дараа л мэдэх байх. Тэгэхээр яг тэр царайлаг гоё хүмүүс хало эффектэд хүрэгдэггүй гэдг нь бас ингээд худлаа болоо явчихж байгаа байхгүй юу? Яг үндэ. Тухайн хүний одоо би ингээд надад эффект нөлөөлж гин гэж бодъё. Би нэг хүнийг харлаа. Тэр хүн надад хорн эффект үзүүлэх үү, хало эффект үзүүлэх үү гэдэг нь яг үндэ миний сэтгхүүгээс хамаарна гэсэн. Би хөөрхөн хүмүүсийг тэнэг гэж боддог бол хөөрхөн хүнийг хараад би яг үндэ тэр хөөрхөн хүн надад хорн эффект үзүүлж болно гэсэн. Энэ хөөрхөн юм чин тэнэг угаасаа шал тэнэг хүн байгаа ч юм уу тий. Царайлаг залуу юм чин угаасаа бүтэхгүй шоуддаг. Ер нь бол гэтээ Монголд илүү тийм байгаа хаа. Царайлаг залуу байгаа юм чин угаасаа бүтэхгүй шоуддаг, миний зүрхийг шархлуулна, олон эмэгтэйтэй явуулдаг байх гэсэн бодол төрдөг ч юм уу. Тэгэхээр яг ингээ хало эффект бол зөвхөн царайлаг хүн гоё санагдахыг хэлдэггүй. Тэр хүний first impression танд яаж нөлөөлж байгаа нь айгүй чухал. Эсвэргээрээ нүдний шилтэй над чинь жоох юм церамутай нүдний шилтэй ийм хүмүүс илүү ухаантай харагдах гэдэг талтай. Ялангуяа хүмүүс миний бичлэгийг үзээд тэгээ миний бичлэгнүүдийг үзээд би нөгөө үг тайлбарладаг, уншсан номныхаа хэсгийг ярьж өгдөг, шүлэг ярьж өгдөг. Тэнгүүд хүмүүс өгж байгаа миний хамгийн эхний сэтгэлдлүүд бол яалтчгүй нэг тийм ухаантай хүн шиг харагдаад байгаа. Гэхдээ яг үндэ би үнэхээр тэнэг хүн заяа. Бүр дүүрчгсэн тэнэг эго өндөртэй зөрүүд бусдын хэлж байгааг тоодохгүй. Ер нь бол амар тэнэг хүн. Үнэхээр энэ амьдралтаа алдаж онсон юм жигтэй. Ер нь гэхдээ зөрүүд гэдэг нь үнэн эго өндөртэй, юм сайхан сэтгэл мэтгэлтэй бүр амар гоё охин юм бол ерөөсөө биш. Ер нь бол бараг шоломлог заяа. Тэгээд ер нь бол тийм. Тэгээд тэнгүүд энэ нүдний шилтэй даруухан зараатай хүмүүсийг бид нэр ухаантай, тэгээд юм амьдралаа явж чадaltaй. Тэгээд ер нь аливаа зүйл буурсууртай ханддаг гэж боддог. Гэтэ яг үнэндээ бас үгүй байдаг. Яг энэ нэг зүйл та хэдэд хало эффектийг үзүүлж байгаа байхгүй юу? Тэгэхээр шилтэй хүмүүст хуурдаг та гэдэг үгүй. Тийм, шилтэй гэдэг нь зөвөр яг үндэ би ми бол уцаар байгаа хараа мотой болсон байж магадгүй шүү дээ. Нэг ном уншсаар байгаа ч. Ер нь ном уншиж байгаа шилэлцүүлсэн хүн байдгүй өндөө. Гэтэ би байгаа шүү дээ. За. Гэхдээ ном уншсаар юм байгаа шилэлцүүлсэн хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр яг цагаад бол царайлаг хөөрхөн байх нь ч гэсэн хорн эффект болох боломжтой гэсэн үг байхгүй юу? Ялангуяа Монгол шиг ийм хөөрхөн сайхан хүмүүсийг харж чаддгүй хүмүүс бол. Тийм. Тэгэхээр би нэг тэр бичлэгийг залруулмаар үнэхээр санагддаг байсан. Гэтэ хэний бичлэг тэгээ хаана байсан гэдгийг хэлээд явах юм бэ? Тэгээ та өөрсдөө олж үзэхээр тэр нэг нүдний шилтэй тэнэг ог нэг тийм юм ярьжсэн да гэж санаж чадвал. За, хало эффект, хорн эффект хоёр надад яаж нөлөөлдөг вэ гэдгийг би яриа заяа. Тэгэхээр би тамхи татдаг хүн үнэн олоосоо дургу заяа. Бүр үнэхээр дургу. Бүр ингээд тамхи миний хажуугаар ингээд үнэртгэл юм бол баг бөөлжмөр санагддаг. Гэхдээ энэ амар тэнэг гэсэн. Манай найз залуу жоохон тамхи татах гэдэг талтай. Тэгээ хаяа нэг тамхи татангууд манай найз залуугаас үнэртдэг тамхины үнэр нь бүр амар гоё санагддаг. Бүр ингээд
дур булаам өнөртөж байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр нөгөө нэг тамхиг амар үзэн ядаад байдаг хүн чинь яг ингээд миний найз залуу гэдэг тэр хүний бол надад өгж байгаа эффект бол амар өндөр байна ш. Тэр хүнийг анх харахтаа ч би ингээ амар хөөрхөн даруухан мундаг залуу гэж бодчихсан. Тэрнээс хойш тэр хүний гаргасан алдаа ч ер нь юу ч бүх юм нь миний хувьд ингээд юм зэрэглээ адил замхан алга болсон. Яг тэдний нэг нь тамхи авахгүй юу? Сүүл рүүгээ барыг тамхи татж байгаа нь хүртэл юм дур булаам санагддаг зэ. Яг тамхин дээр холбоотой бас нэг жишээ төгөхгүй. Миний бүр амар дуртай нэг хичээдیں۔ Бүр үнэхээр амар хайртай. Яруу найрагч хоёр хүн ингээ тэр хоёр ингээ хоорондоо найз ахгүй юу? Яруу найрагч та хэд барыг мэдэндээ нөгөө ном нийтлэл бичээд идэг ном кино минаны. Та хэд барыг мэдэндээ. Ном киноны нийтлэлчдэг л юм бол. Тэгээ миний амар дуртай хүн. Би бүр тэр хүнд үнэхээр хайртай. Зөвхөн тэр хүний оршин байгаад нь хайртай. Тэгээ би тэр хүнийг зөвхөн ингээ тамхи татдаг гэдгийг постноос нь мэдсэн байхгүй юу? Нөгөө тамхи татаж болохгүй гэсэн саяны уур тамхи татаа зогсож байгаа постоо хийсэн байсан. 6 постлсан байсан. Тэгсэн чинь нөгөө нэг тамхи амар үзэн яддаг хүн чинь яг тэр их чим тэр зураг бүр ингээ амар кул харагдаад заяа. Оо гэж ингээ яг тэр хүний надад төрүүлсэн анхны сэтгэл нь яалчгүй тэр хүн үнэхээр мундаг гайхамшигтай өөрийн гэсэн өөр үзэл бодолтой. Тэгээд ер нь бол ингээд энгийн нэг хүн биш гэсэн тийм сэтгэл төрүүлсэн учраас тамхи татж байгаа нь хүртэл энгийн нэг хүн биш гэсэн мэдрэмж төрүүлж байгаа хгүй. Яг энэтэй адилхан Достоевский мөрөдөө тоглоомд бүх хөрөнгөө алдаад ч юм уу тиймэрхүү юм болонгууд нь би зүгээр Достоевскийг яг үндэ хүн шүү дээ ч юм уу хүнд баг хүн төрлөختний төлөө тэнд мөрийг тавиад мөнгөө алдаад тэрнийхээ талаар ном бичсэн юм шиг санаж манддаг зөө. Би энгийн үедээ мөрөөдөө тоглоомд бүх мөнгөө алдсан хүнийг зүгээр ямар арчаагүй тэнэг өөрийн бодолгүй ястай хүн байх хэрэггүй адгийн шар вэ гэж боддог. Гэхдээ Достоевский болохоор өөр бол явчихж байгаа байхгүй амар тэнэг ёо. Энэ бол халуун эффект байсан болов гэж би жоохон гайхдаг. За мэдээж тэгээ хорн эффектээр бол тэр хүн надад анх таарахтаа тамхи татаад таарч юм бол тэр хүн тэрнээс цаашаа ер нь бүх юм ингээд хогийн санагдаад эхэлнэ. Хамгийн их ер нь санагддаг юм нь тэр хүн надад анх удаа таарахтаа ямар нэг юмд уулзж байхдаа ингээд хоцорч юм бол ер нь тэгээл жоохон бүтггүй юм байна гэж бодчихдаг. Тэгээд түрүүний нөгөө яриад байсан царайлаг залуу харахаараа би яалчгүй энэ яг зүрхээр наадагч. Энэ яг навшийн шалиг амтан байгаа гэж боддог зөө. Энэ бас хаалт эффект, хорн эффект айл нэг байж магадгүй. За энэ яг надад нөлөөсөн юмнууд нахгүй юу? Тэг би ингээд юу асан? Хүн яагаад энэ бол ерөнхийдөө бол cognitive bias шүү дээ. Таны мэд хүн гажууд. Хүн яагаад энэ cognitive bias-аас гарч чаддаггүй юм бэ? Яагаад өөрийн ирэхгүй юм хоолой болон хорн эффектийг үүсгэж яадаг юм бэ гэдгийг нэг жоохон юмнаас харсан байхгүй юу? Яг үндэ хоолой болон хорн эффект яг үндэ үнэхээр хортой байхгүй юу? Яагаад гэвэл бид нар Мерлин Монро дээр тэгж алдсан байгаа. Мерлин Монро шиг тийм ухаантай үзэсгэлэнтэй эмэгтэй гэж хүлээж авч чадаагүй шоу бизнес ч хүмүүс ч зүгээр л дур булаам шаргал үстэй эмэгтэй гэдгээр нь хүлээж аваад ер нь бол тэнэг хүн шиг хүүхэлтэй шиг харьцсан. Тэрнээс болоод үнэхээр энэ дэлхий дээр байж болох байсан маш гоё human being буюу нэг юм хүнийг байхгүй болгоцсон баггүй юу? Ингээ. Яг тэрнтэй адилхан ер нь бол айгүй олон алдаа гаргадаг. Ялангуяа хорн эффект дээр царайлаг гоё хүнийг харсан ч альсэл гудамжинд нөгөө тасраад унтсан юм шиг шороотой хувцастай хүнийг харангуйтай энэ зүгээр ингээд архичин тасраад унч гэж бодсон ч гэсэн нөгөөх нь яг үндэ өөр шалтгаантай байдаг ч юм уу тий. Нэг тиймэрхүү юмнуудаас олж хүн төрлөختийг алддаг. Ийм таны мэд хүн гажуудлаас болоод гэтээ ингэж алдчихж байгаа ч гэсэн өөрөө хүн төрлөختөн хүн гэж байгаагийн нэг хэсэг учраас ер нь бол алдаа оноотойгоо цаашлах ёстой л доо. Гэтээ яг энэ юм дээр миний зүрх сэтгэл жоохон өвдөд идэг байхгүй юу? Би хүн болгон яг энэ дэлхий дээр төрснийхөө ингээ хэргийг гаргаад хүн болгон өөрийнхөө хүсэл зорилго юу байдیں۔ Ингээд ирээдүйд зорж мөрөөдөжсэн юмдаа хүрээд эсвэл хүрч чаддгүй маа гэхэд энэ амьдралынхаа утга учирыг олоод
Тэгэд тэр нь юу ч хийж болно шүү дээ. Тэ яг үндэ зүгээр л нэг жижигхэн амьдрах ч юм уу, эсвэл бүр амар том зүйлийг хүсэн мөрөддөг ч юм уу. Ер нь яадаг ч байсан бай. Яг ч. Би наадах ч удаа ашиглана шүү дээ. За. Ер нь хүний яриа нэрч буруулчих. Ингээд хүн болгоныг ер нь бол өөрийнхөө багч бай, ихч бай, утга учиртайгаар амьдарсаар байгаа дуусаасаа гэж хүсдэг байхгүй юу? Гэтэ Мэрилэн Монро ч гэсэн өөрийнхөө утга учиртайгаар амьдарч байгаа дуусан ч юм билүү би мэдэхгүй. Гэтэ ер нь бол айгүй хараасмаар санагддаг. Яг ийм зүгээр л ийм тэнэг гажуудлуудаас болоод хүн хүнийгээ буруугаар битээ ойлгосоо, хүн хүнийгээ буруугаар ойлгосноос болоод тэрнээсээ болж хитрхи их битгий шархлаасаа гэж айгүй хүсдэг. Жишээ нь тийм. Тэгэхээр нэг түрүүний царайлаг хүн хал эффект ч болж болно, хорн эффект ч болж болно гэж хэлсэн шүү дээ. Энд дээр яг нэг мангар цэмбэр ах байд шүү дээ. Бүр нэг юм бүр цэмцсэн. Яг тийм хүн ингээ харангуут та хэдэд нэг юм энэ яг заллин хийдэг байх таа гэмээр санагддаг. Яг нэг цаанаасаа залчмаар ч юм шиг. Тэр яг бас хол эффект ахаа да тий. За, сайн мэдэхгүй байна. За. Тэгээд хол эффектээс хүмүүс яагаад ингэж одоо ангижирч чаддгүй хол эффект яагаад би болоод идэм бэ гэд би хайсан байхгүй юу? За, тэнгууд heuristic түрүүний ярьжсэн heuristic-ээс ихэнхдээ бас болдог. За, heuristic гэдэг нь яадаг вэ гэхээр түрүүнд би хэлсэн шүү дээ тий. Ер нь бол heuristic гэдэг нь бидний тарих өдөр тутамдаа хурдан дүгнэлт гаргахын тулд ингээ гяс дүгнэлт гаргаад явчихдаг. Ингээ цаашаад нарийн бүх юмыг ингээ шинжлэхгүйгээр өнгөцхөн дүгнэлт гаргаад явчихж байгаа гэсэн. Энэ нь яг энгийн үед буюу өдөр тутмын амьдралд бол үнэхээр их хэрэг болдог. Яагаад гэвэл бидний тарих илүү их хурдан дүгнэлт гарах тусам fight or flight тий зүгтгүү эсвэл тулдгуу ч юм уу яг тийм дүгнэлтэнд илүү хурдан хүрэх боломжтой болдог гэх юм уу. Тийм учраас бидний тарих ингээл ажиллахыг аль болох илүүтэйгээр эрмэлздэг. Иймэрхүү heuristic байдлыг ер нь бол бид нэг Хамбиан Чолын тамирчин нийгэм дээрээс ер нь бол энэ бараг тийм юм болоо да гэж би бодсон. Бидний тарих ингээд ийм болчиход байгаа. Им анивцсан хурдан юм сэрэл хитрхи ихтэй болцоход байгаа. Ингээд юу ч хийхгүй байх юм, бясалгахын, цаашаа альва зүйлийг хүн танин мэдхийн дутагдал орчод байгаа талаар ер нь тамирчин нийгэмдэр гардаг байхгүй юу? Тэгэд тэр нь одоогийн юм амжилтын нийгмийн нэг шинж гэх юм уу? Тийм болцоод байгаа. Гэж уншижсэн. Тэгэхээр яг энэ heuristic нь яг тийм юм болов гэж бодсон. Тэгэхээр амжилтын нийгмийн нэг шинж нь яг тэр юм бол heuristic байдал илүүтэйгээр ихсэн. Амжилтын нийгэмд heuristic илүү ихсэн. Амжилтын нийгэмд cognitive bias илүү ихсэн. Амжилтын нийгэмд horn effect болон hollow effect илүү их байна. Тэгэхээр амжилтын нийгэмд бид аливаа хүнийг илүү өнгөцөөр дүгнэн энээсээ болоод бид бие биендээ илүү хөдөн хүндий байна. Тэгэхээр амжилтын нийгэмд эцсийн дүндээ хүмүүс бие бинийгээ огт хайрлахгүй, хайхрахгүй, бие биенийхээ зүрх сэтгэлийг илүү гүн рүү өнгөж харж чадахгүй болж эхэлж байгаа гэсэн. Амар дэлгээлээ тий. Би бүр юу ярьж яснаа ч мартаа явчлаа. За, тэгээд энийг бол ингэж үр ашигтайгаар тэгээд хурдан дүгнэлт гаргахын тулд хийж байгаа энэ байдлыг heuristic буюу товчлол гэж нэрлэдэг. Танин мэдхийн товчлол гэх юм уу? За тэгэхээр hollow effect болон horn effect нь яг ийм heuristic байдлын жишээ. Бидний тарих тухайн хүний шин чанар бүрийг бие даан шинжилгэхээс зайлсхийхийн тулд нэг шинж чанар эсвэл сэтгэлээс ерөнхийдөө дүгнэдэг. Тэгэхээр тэр хүнийг чи үнэхээр ухаантайгээ бодсон л тэр хүнээс
цаашлаад ярьж байгаа амнаас нь гарч байгаа үг бүхэн ухаантай юм шиг л санагдана. Бүр шал тэнэг юм ярьчихсан ч хамаагүй. Яагаад гэвэл ер нь бол тархичин залах уу гэж хэлэх нь хашаа тий. Илүү хурдан үр дүнд хүрэхин тулд хичээгээд байгаа. Энийг багасгахын тулд яах вэ гэхээр тархиа илүү сайн ажилуулаад тэр хүний талаар илүү их бодох хэрэгтэй л гэсэн. Гэхдээ тэр хүн чиний амьдралд үлдэх альсвал тэр хүн чиний тархи толгойг эзлэх, бодлыг чинь эзлэх үн цэнтэй хүн бол тэр хүний талаар илүү их бодож, тэр хүний талаар илүү их таних мэдэх хэрэгтэй гэсэн эвристик байдлаас зогтохын тулд. За, баттгах гэж байгаа. Бид анхны сэтгэл төрүүлсний дараа бидний одоо байгаа ихтгэл үнэмшлийг батлах мэдээллийг хайж тэдгээртээ зөрчилдөж буй мэдээллийг үл тоомсорлох эсвэл багасгах хандлагатай байдаг гэж байна. Энэхүү баталгаажуулалтын хэвээсэн байдал нь гало эсвэл холо эсвэл хорн эффектийг бийжүүлж бидний ойлголтыг өөрчлөхөд хэцүү болдог. Энэ гэхдээ баг үнэн шүү. Гэхдээ зөвхөн яг миний ойлголтоор л доо. Хэрвээ чи нэг хүнд үнэхээр хайртай болчвол тэр хүний чинь хийж байгаа тэнэг юм болгон амар яг үндэ гоё санагдаад эхэлнэ. Тэр хүн чамд гоё санагдчихсан учраас цаашлаад чи тэр хүнээсээ гоё зүйлийг л хайгаад эхэлж байгаа. Муухай юмнуудын ер нь бол үл тоогоод эхэлж байгаа. Иннээсээ болоод бид яг тэр хүний яг жинхэнэ өөрийг нь олж харахаасаа сохордог гэдэг ч юм уу тий. Тэр хүмүүс амар ярьдэн шүү дээ. Анхны сэтгэл хизээж худлаа ярьдаггүй гэж. Анхны сэтгэл яагаад хизээж худлаа ярихгүй байгаад байна вэ гэхээр анхны сэтгэл худлаа ярьдаггүй шүү гэж бид нэр өөртөө итгүүлэхийг хэтэрхийг хичээдэг учраас анхны сэтгэл худлаа ярьдаггүй гэсэн. Тэгэхээр заримдаа анхны сэтгэл худлаа ярьж болдог. Анхны сэтгэл худлаа ярьдаггүй гэж бид нэр өөрсдөө худлаа хэлдэг учраас анхны сэтгэл хэвээрээ үлдээдэл байдаг. Тэгэхээр анхны сэтгэл худлаа байж болох байсан юмыг бид хүчээр үнэн болгож байгаа учраас анхны сэтгэл үнэн болоод орчиж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бид сайн юмнуудын л түүж аваад муу юмнуудыг ингээ устгаа авчиж байгаа гэсэн. Энэ бол хал эффектээр гарч байгаа. Хорн эффектээр ч тийм юм ба. Тэр хүнээс үнэхээр муу юм ин олоод анзаарсан л бол хичнээн сайхан гоё юмнууд хийсэн ч гэсэн тэрнээс хойш ер нь бол ингээ хийж байгаа бүх юм нь буушээ санагдаад эхэлдэг шүү дээ. Тэр ч гэсэн ер нь бол бид нар ингээд өөртөө үнэнч байж чадахгүй байгааг л батлах байхгүй юу? Тэр хүнийг жинхнээсээ олж харах гэж хичээхгүй, жинхнээсээ олж харсан зүйлстэй өөрөө итгэхгүй байгааг нь батлах. Баярлалаа. За. Дараагийн сэтгэл хөдлөлийн нөлөө гинэ. Хал эффект болон хорн эффектээс бидний салж чаддгүй бас нэг шалтгаан. Сая бол эвристгийг ярьсан, батхыг ярьсан одоо сэтгэл хөдлөлийн нөлөө. Бидний сэтгэл хөдлөл бидний дүгнэлтэд ихээхэн нөлөөлдөг. Хэн нэгэнд хандах эерэг сэтгэл хөдлөл нь бидний алдаа дутагдлыг анзаарахгүй өнгөрөхөд хүргэдэг. Харин сөрөг сэтгэл хөдлөл нь алдаа дутагдлыг томруулдаг. Сэтгэл хөдлөл нь хүчтэй бөгөөд бодиттой үндэслэлийг бүтээж чаддаг. За тэгэхээр нэг юм үгээс шүү дээ. Хүн бид нар хин нэгний хэлсүүгийг мартдаг. Гэтээ тэр үед төрөөсөн мэдрэмжийг нь мартдаггүй гэж. Гэтээ тэр яг үнэн маа. Би нэг хүн амар муухай мэдрэмж төрөөсөн. Тэр хүн амар гомцсон баг. За тэр хүн чамд үнэхээр муухай мэдрэмж төрөөсөн бол хүн тэгээд тэр мэдрэмжэл дагдаг. Гэтээ би энийг нэг дэлгэрүүлж яриад яах юм бэ те. За анхны сэтгэл буюу first impression нь урт хугацааны нөлөөтэй байдаг. Энэ ихвчлэн маш хүчтэй бөгөөд өөрчлөхөд хэцүү байдаг. Анхны уулзалтын үеэр үүссэн анхны ойлголт нь тэр хүнтэй ирээдүйд үүсэх бүх харилцааг будаж тэр бүх харилцаанд ингэ наалдаж өгдөг гинэ. Энэ нь холоо эсвэл хорн эффект тогтоогдсон тохиолдолд тухайн хүнийг бодитойгоор харахад илүү хэцүү болгодог гэж байна. За тэгээд тэрний дараа social and нийгэм болон соёлын нөхцөл байдал. За энэ дээр сурсан санааны төлөв буюу нийгэм соёлын хэв хэмжээ нь эдгээр өргөсөл ойлголтыг баттгаж чаддаг. Жишээлбэл нийгмийн гоо сайхны стандарт нь дур булаан хүмүүст гэрэл гэгээдтэй сайхан нөлөө үзүүлдэг гэсэн хэвшмэл ойлголт нь зарим бүлэг эсвэл зарим зан үйлийн хувьд хорн эффект үзүүлдэг. Энэ яг миний нэг төрөний яриад байсан юм байна шүү дээ, тий. Яг pretty privilege гэдэг юм байдаг учраас ингээ хөөрхөн хүмүүс илүү их зүйлийг хүртээд байдаг учраас зарим хүмүүс хөөрхөн хүмүүс дургу байдаг. Тийм учраас хөөрхөн хүмүүсийг харангуйтаа энэ муухай хүн гэж боддог. Энэ бол хорн эффект. Тэгэхээр энэ хорн эффектийг бий болгож байгаа юм нь өөрөө нийгэм соёлын нөхцөл байдал.
байна. За unconscious ухамсаргүй хандлага гинэ. Олон хүмүүс эдгээр өрөөсгөл ойлголт тэдний дүгнэлтэд хэрхэн нөлөөлдөг талаар мэддэггүй. Ухамсаргүйгээр эдгээр үр дагаврыг арилгаад хэцүү байдаг. Хоолой эсвэл хорн эффектийн нөлөөнд автсан байж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь үүнийг багасгах эхний алхам боловч энэ ойлголт ихэвчлэн дутмаг байдаг гинэ. За, ер нь бол бид нэр өөрөө ч мэдхгүйгээр тэр хүний талаар дүгнждэг. Хүмүүс ингэдэж штэ. Хүн чамайг боддоггүй. Тийм болохоор битээ санаа зов гэдэг. Гэтэ хүн чамайг боддоггүй ч гэсэн unconsciously чамайг дүгнж гисэн байдаг. Ерөөсө бодохгүйгээр. Тэгэхээр чи тэр хүний хувьд нэг бол архичин нажиг. Нэг бол ухаантай, нэг бол хөөрхөн, нэг бол гэрэл цацарсан гоё хүн гэсэн дүгнэлт би болгож байгаа. Тэгээд тэнгуүтлээ тэр хүн бодохчгүйгээр чамд тийм дүгнэлт гаргачихсан байгаа. Тэгэхээр хүн нэг боддоггүй ч гэсэн бодохгүйгээр дүгнэж чаддаг учраас үнэхээр тэр хүний бодол чамд амьдрал чинь хамаатай гэж бодож байгаа юм бол яг үнэндээ тэр хүндээ гаргах хандлагатаа бас анхаарах хэрэгтэй л гэсэн. Тэгвэл тэр хүнд чи ямар очиад чи ингээ хаалаа эффект, хорн эффектэд байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөөд намайг ингээд гой хүн гэдгийг мэдээд гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэр хүн чамайг ингээ муугар бодод явж байгаа ч чи мэдэхгүй шүү дээ. Тэр хүн чиний хувьд чухал хүн байх юм бол бас хэцүү шүү дээ. За. Энэ миний амьдралд нөлөөлсөн байдал болон тэгээд иймэрхүү юмнуудаа олох ярьчлаа. Одоо би ярих гэжсэн бас нэг юм нь юу вэ? Эверестгийн ерөнхийд нь бол тайлбарлсан гэж бодож байна. Гэхдээ жоохон дутуу тайлбарлсан баха. За. Одоо хамгийн эцэст халаа болон хорн эффектийг хүмүүс их ашигладаг. First impression гэдэг зүйлийг ингээд бий болгох бүр бүхэл бүтэн тийм сургалт бараг бичлэгүүд одоо YouTube-ээр дүүрэн attractive байдал хэрхэн attractive байх вэ? Хэрхэн бусдыг татах вэ? Хэрхэн анхны сэтгэлийг сайхан төрүүлэх вэ гэсэн юмнууд бүр дүүрэн байдаг болчихжээ. Гэтэ яг үндэ энэ цаг үед энэ нийгэмд энэ амжилтын нийгэм өөрчлөгдөн хөстөгч хамаагүй. Ер нь энэ нийгэмд зүгээр л бид нар хаалаа болон хорн эффектийн нөлөөнд орохгүй байж чадахгүй л хаал та. За чадвал үнэхээр ядаж орохгүй байхыг хичээж эхлэх юм бол тэр YouTube-ээр дүүрэн байгаа хэрхэн attractive байх вэ гэдэг юмнууд байхгүй болно. Хэрхэн бие зүг авч явах вэ ч юм уу тийм. Нэг тиймэрхүү юмнууд ингээд замхан арилна. Бид нар бие бинийгээ илүү таньж мэдэх гэж хичээдэг болно. Бид нар бие бинийхээ зүрх сэтгэл рүү өнгөн. Бид нар бие бинийгээ зүгээр л хөөрхөн болохоор чи тэнийг эсвэл чи интнэшилтэй болохоор чи ухаантай, эсвэл чи амар царай муутай болохоор чи муухай сэтгэлтэй ч юм уу тий. Тиймэрхүү юм байхгүйгээр бие бинийгээ ойлгож хайрлаж чадна. Ийм л байна. Тийм. Халаа болон хорн эффектийг энэ талаар би ярих гэж бодож байсан. Диснейн гүнжүүд. За, хүмүүс ихтэй амар ядаргаатай тий. Үнэхээр ядаргаатай. Дисней дээр үед ингээд гүнжнараа хөөрхөн тэнгууд хорон санааднуудаа ийм том амартай ч юм уу тий царай муутай гаргаад эхлэнгүүт нь сайн тал нь царайлаг гэсэн сэтгэлийг бусдад төрүүлж जैन муу тал нь царай муутай гэсэн сэтгэлийг төрүүлж जैन гэж айгүй их ингэж хэмэлдэг байснаа яг ингээд гүнжнэрийн жоохон царай муутай олж болгоод ихэлсэн чинь хөө энэ Snow White ч ингээ хорон санаа тойд ихээсээ ч царай муутай байж штэ яах гээд байгаа маах гээд байгаа ингээ учир нь алдахгүй ядаргаатай юм яриад ихэлсэн тий. Гэтэ би энийг хаалаа хорн эффекттэй яг нийлүүлж яг яаж ярих гэжсэн мартчихлаа. Гэтэ яг зүгээр энийг үнэхээр ярмаар байдаг гэсэн хүмүүс амар ядаргаатай учир нь алдахгүй ядаргаатай тэнийг айгүй тэнийг нэг юмд яаж дасан зохицож амьдрахаа би өөрөөсөө ойлгохгүй байна. Тийм. Disney бидэнд хаалаа болон хорн эффектийн нөлөөг айгүй үзүүлсэн нөгөө нийгэм соёлын хүчин зүйл гэсэн шүү дээ. Тэгээд багасаа ийм жижигхэн хамартай ч юм уу тиймэрхүү хүмүүсийг сайхан сэтгэлтэй ийм гинэн цайлган гэж боддог ч юм уу. Ийм жоохон 14, 5, 6 настай охтуудыг гинэн цайлган гэж боддог. Том хүмүүсийг муу хүн гэж боддог ч юм уу. Гэтэ яг ялчгүй гинэн цайлган л байгаа л да. Гэтэ хогийн охтууд бас юм даа.
Тэр ойлголтуудыг сүүлийн үеийн бүтээлүүд буцаагаад эвдэж эхэлж байгаа. Эвдэнгүүтлээ нөгөө эсрэг талын дөрүүд нь царайлаг хүмүүс болоод ихсэн чинь нөгөө хаалга их чинь эргээд нөлөөлөд ихсэн заяа амар тэнэг нөгөө эсрэг талын муухай хүн царайлаг болсон чинь тэр хүний хийж байгаа муухай юмнууд нь ингээ кул санагдаж унагдаад. Тэрний амар том жишээ нөгөө юу штэ. Нэг Солонгос драм нөгөө дээрлэхэд байсан охиноосоо өшөг авдагчаа. Манай нөгөө сон хэкэ хоёлоо тэр их чинь тоглодог. Сараа! Яа нөгөө нэг color blind red flag нөө сон хикягийн тоглоод байдаг дээрлэхээс охиноос өшөө авдаг Солонгос драм чи ямар драм блэ? Юу лээ? Мижи үсгэлсэн нэртэйс. Согч хараа. Чи харж байна. За тэгээд гисэн чинь ингээд нэрнээс яг эсрэг талын дөрүүд нь ингээд амар сэтгэл татам. Тэнгүүтээ тэр хүний хийж байгаа юм нь гоё юм шиг санагддаг. Тим нөлөө үзүүлж эхэлсэн болов гэж би бодсон. Жишээ нь нөгөө сүүлд гарсан амар олонний хэл ам дагуулсан бяцхан Лусын даган дээр Венеса царайлаг яг манай Лусын даган бол Лусын даган маань бол царайл уулын хөөрхөн охин штэ. Тэг хүмүүс яагаад тэгээ тэнхтэй гэдгийг ойлгоо. Амар муухай тий. Гэтэ ингээд тэр хоёрыг харьцуулаад эхлэнгүүтээ Венесаны илүү сэтгэл татан байгаа тэгэхээр Венесагийн дурж байгаа хэсгийг их дуурайдаг ч юм уу тий. Яг тиймэрхүү байдлаар буцаагаад юм амар гоё царайлаг хүмүүсээр юм муу зүйл хийж байгаагаар ингээд нөлөө үзүүлээд ихсэн миний сэтгэлийг бас жоохон зовоодог. Тэглээгээд бас муу хүмүүс царай муутай гэсэн ойлголтыг эвдэх хэрэгтэй ч гэсэн үнэхээр чухал л та. Царайлаг гоё хүмүүс ч гэсэн муу юм хийдэг шүү гэдгийг батлан харуулах гэж хичээж байгаа. Ер нь бол тэр хийж байгаа хүмүүсийн буруу бол ердөөсөө биш заяа. Яг хамгийн гол буруут нь бид нар өөрсдөө тэр царайлаг муу зүйл хийгээд байгаа хүнийг харангуйтаа тэр хүнийг дог гэж бодохгүй байх. Тэнгүүд царай муутай ч гэсэн муу юм хийгээд байгаа хүмүүсийг харангуйтаа царай муутай хүмүүсийн муу юм хийгээд байна гэж бодохгүй байх нь л бидний яг ингээд бидний өөрсдийн тархины асуудал. Өөрөөр хэлбэл ийм тэнэг танин мэд хүн гажуудал буюу ийм cognitive bias өртөхгүй байх нь бидний өөрийн хийх ёстой юм байхгүй юу? Тэр кино бүтээж байгаа хүмүүсийн буруу ерөөсөө биш. Диснейнийхний буруу ерөөсөө биш. Тэр Солонгосын тэр сон хикёгийн тэр өшөө авдаг кинон дээр амар гоё царайлаг залуучуудыг тоглуулсан тэр хүмүүсийн ч гэсэн буруу ерөөсөө биш. Бид нар өөртөө амар тэнэг байгаа байхгүй. Царайлаг хүн гоё юм хийгээд эхлэнгүүт амар гоё хараг. Муухай юм хийгээд эхлэнгүүт тэр нь гоё харагдаг. Амар тэнэг. Тэнгүүд буцаагаад муухай юм хийж байгаа жоохон царай муутайдаг хүмүүсийг харангуудаа эсрэг талын дүр юм муу тэгээд ийм сонин зардаг хүн байд юм гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Ийм гажуудалд хүрэж байгаа өөрсдөө хүрэж байгаа. Ер нь бол илүү аливаа зүйлсийг удаан бодох чадваргүй өнгөцхөн дүгнэлтэнд айгүй хурдан хөрөнгөтэй тэрийг мартчихдаг. Тэр өнгөцхөн дүгнэлт дээрээ л дөрөөлөд энэ амьдралыг сажилан туулах гэж хичээгээд байгаа бидний өөрөө буруу баггүй. Тэрийг яг зүгээр ингээд өнгөцхөн дүгнэлтээрээ ингээд амьдарсаар өхөж болно л та. Гэтэ энэ цаг үе энэ нийгэмд хүн болгоны хэний ч дуу хоолой бүх нийтэд хүрэх боломжтой болчихсон үе. Сошиал медиа гэдэг зүйлийн ачаар тэнд зүгээр өрөөнийхөө буланд сууж байгаа рандом бүр ингээд хинч мэддэхгүй хүн ч гэсэн амар үзэн язан сэтгэлийг бичлээ гэхэд тэр нь асар олон хүнд гинэт хүрэх боломжтой байхгүй юу? Яг ийм цаг үед хүн болгон өөртөө хичээгээд иймэрхүү тэнэг танин мэд хүн гажуудалд өртөхгүй ийм awareness буюу ийм юу Clary иймэрхүү тэнэг танин мэд хүн гажуудалд өртөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэгж хичээжээж энэ нийгмийн нэг хэсэг болж энэ нийгмийг ингээд илүү гоё аз жаргалтай шашин тийм миний яриад байгаа юм цэцэг эргээхээ ниссэн юм болох гэдэг шиг. Гэтэ бас арайж үгүй л те. Гэтэ ямар ч гэсэн нийгэмд хүн болгоны хэний ч хамаагүй үзэл бодол ингээд тооцогддог. Чиний миний хэний ч хамаагүй үзэл бодол хүн бүрт хүрэх боломжтой болчихсон цаг үед хүн болгоны үзэл бодол зөв цэгцтэй байх нь маш чухал аахгүй юу? Тэгэхгүй бол бид нар бие бинийгээ ямар ч шалтгаангүйгээр үзэн ядна.
Альсвал би бинийг маш муу хүнийг ямар ч шалтгаангүйгээр хөөргөн дэвэргэн яг иймэрхүү тэнэг танин мэд хүн гажуудлаад бас болоод. Тэгэхээр эцэст нь яах вэ гэхээр түрүүний хэлээд байсан. Илүү сайн бод би хаалга эффект болон хоорны эффектийн нөлөөнд байгаа юм биш үстэй гэж бодно. Тэгээд аливаа хүнийг яг эхний сэтгэлээсээ биш тэр хүний талаар илүү сайн гүнзгий, тэр хүний танихыг хүсэж байвал илүү сайн таньж, тэр хүний талаар илүү сайн бодож, илүү тархиар гашилгаж, тэгжээж тэр хүний талаар дүгнэлтэнд хүрэх хэрэгтэй юм болов гэж би бодсон. Тэгэхээр өнөөдрийн бичлэг маань жоохон нэг юм болсон байж магадгүй. Гэтэ нэг бас зөвхөн миний бодол тийм болохоор яг ингэ бүгд нь хүлээж авах шаардлагагүй. Таалагдахгүй бол миний л бодол гэдгийг бас бодох хэрэгтэй. Миний л бодол юм чи миний бодол хүн болгонд таалагдах албагүй. Тэгээ өнөөдрийн бичлэг юм байна. Баяртай.